За сүүлийн жилүүдэд Монголд ийм христийн шашны гаж урсгалууд маш ихээр орж ирж байна. За Хятад, Солонгос, Америк, Европын орнуудаас. Тэгэхээр эдгээр энэ шашны гаж бүлэгмүүд нь огт гаднаасаа гаж харагддаггүй. Маш соёлтой, ийдэг боловсноор танд үн төлбөргүй англи, солонгос хэл заа төгөлдөр хуур гитарын хичээл үн төлбөргүй явуулна, шалгалтанд тань бэлдүүлнэ, тантай найзалж нөхөрлөн, таныг сонсно, ойлгоно, сэтгэл зүйн зөвлөгөө, хувь хүний хөгжлийн зөвлөгөө үн төлбөргүй өгнө. Гих мэтчлийн иймэрхүү үнгүү гэдэг үгээр халахч юуч багаагаар танд ойртохыг хичээнэ. Тэгэхээр үнгүү юм бол хавханд л байдаг. Хүн хоёр зүйлээс огтоос өөрөөсөө мөнгө харамлж болдгүй гэж байгаа. Энэ нэг нь бол хүн өөрийнхөө эрүүл мэнд, нөгөө нь бол хүн өөрийнхөө боловсролоос. Гэвч одоо иймэрхүү шашны энэ гаж бүлэгмүүд нь бол үнгүү гэх мэт үгээр одоо таныг баг өөртөө автуулснаар шашныхаа энэ гаж бүлэгмийн нэг гишүүн болгож дараагийнхаа үйл хэрэгт одоо таныг ашиглах гэсэн зорилготой. Иймэрхүү гаж секторуудаас өөрийгөө болон гэр бүл ойр дотны хүмүүсээ хамгаалахгүй бол бид нар эцэст нь нэг иймэрхүү хүмүүс болж дуусна.